Энэ одоо ямар юмны хүн инжээ ээж гэдгийг шал гачин бүдүүн гахаал харагдчих гэж хэлснээс хойш ингээ миний зүрх рүү тэр үг нь ингээ айгу орцсон заяа. Дуртай юмдаа явъя ингээ тийгэнгүй тик гэд айгу сайн дэмждэг. Намайг усан цэлдэг, хурдан гүйдэг, хурдан хөдөлгөөнтэй болохоор усны хөр гэж нэрлэлцэн шинэ хоббитой болно гэдг нь айдас биш. Яриул ярьцдаг бай. Тэ танилцуул танилцчдаг бай. Ихэн бодохгүйгээр зүгээр л хийгээд эхэлчих. Hello guys, welcome back to the next video. За юу яцхан guys та эдтэй өнөөдөр мэндийг хүргэе. Окей. За өнөөдөр болохоор бүгдээрийнх нь RD Energy YouTube channel-ийн Glow Up Series-ийн 4-р дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Яг нь өмнөх дугаар дээр бол нөгөө нэг амны хүндийн эрүүл мэндийн байдал за би одоо эрүүл мэнд гэж хэлээд яг шүдний талаар ер нь ярина гэж бодож байсан шүү дээ. За series 1 бол турах бичлэг, жин хасах бичлэг, турах биш. 2 дахь нь болохоор skin care байсан. За 3 дахь нь болохоор personal color буюу өөрийн хувийн өнгийг тодорхойлох байсан. Тэгээ 4 дахь нь болохоор яг шүд гэж бүгдээрээ ярьж байсан шүү дээ. Төрдөө байлгаад ягаад гэвэл дараа 7 хоногт би өөрөө нөгөө нэг шүдний юм цайрал майралт дээр хийлгэж байгаа байхгүй. Миний нэг шүд нэг модадах юм байхгүй зүгээр байгаа шүдээ нэг юм анх удаа цайруултанд орж үзэх чинь нөгөө Hollywood Smile дээр биш өмнөх болон дараах хэдрийг харуулъя гэд тэрийгэ түр одоо episode 5 дээрээ би тавьчихсан байгаа. Тэгээ 4 дахь дээр болохоор би яг бодож жагаад нөгөө mindset хандлага идрээ өөрчлөх тухай гихж жагаад болоод энэ удаадаа бүгдээрээ шинэ хобби гэдэг зүйлийн талаар хамтдаа сурцгаая. Өөрөө өөртөө гэсэн дуртай шинэ хоббитой болох ёстой вэ? Үр ашиг нь юу вэ? Тэгээ мөн бидний одоо тэр хүсэж байгаа те дараагийн сайжруулсан хувилбарт маань яг ямар үр нөлөөтэй вэ? Дээрээс нь зөвхөн сайжруулсан хувилбар гэлтгөө. Окей. Одоо орж ирж штэ. Хувилбар гэлтгөө өөрсдийн одоо ментал эрүүл мэндэд бас нэлээд сайнаар нөлөөлдөг учраас энийг та эдтэй glow up хийхэд тэгээ бас өөртөө ихтэй болоход өөрийгөө гоёор мэдрэхэд үнэхээр яг энэ хобби гэдэг зүйл хэрэгтэй учраас та эдтэй энийг 4 дахь эпизод болгон хүргэж байна. Тэгээд бичлэгтэй тавтаа мөрлөө. За өнөөдрийн бичлэг хийгээд ярьж явах дундуура хамтдаа бас мейкап болон үсээ янзлан үсийг бол яг нөө нэг тусдаа сенсмэнсээр янзлах учраас нэг амар янзлж явахдаа нөө бичлэг хийгээд ахыг хүссэнгүй яг гэвэл уусаа чимээ нь бол ална гэдгийг та хэд мэдж байгаа шүү дээ. Шинэ хоббитой болохын тулд яг юунаас эхлэх вэ гэдгийг өөрийнхөө бас сурсан мэдснээсээ хуваалцъя гэж бодлоо. Мейкапа эхэлцгээе. Би багасаа нилээ марилыг бондгоор өгтөдөг гэсэн. Бүр нилээ унган махта марилыг бондгоор өгдөг гэсэн. Одоо яг энэ зурган дээр байгаа шиг. Миний нэг хамгийн хэцүү зүйл нь болохоор бондгоор байж байхдаа нэг амар тийм өөртөө сэтгэл хангалуун биш байсан ч сэтгэл хангалуун байдаг байсан заяа. Sorry би яг эсрэгээр нь ярих чинь сэтгэл хангалуун байдаг гэсэн. За би бондгоор өвөө эмээгийн буян гэж хэлэхэд баг болон заяа. Угаасаа л айгүй сайн яагаад ч юм багасаа ер нь нилээн бондгоор байдаг байсан. Тэгээ бас энэ удмынх байж магадгүй унган махтай гэдэг утгаараа. За тэгээ бондгоор яж хагаад нөгөө нэг анги мангид ороод те хичээл сургууль хийгээл хүүхдүүдийн хажууд байгаад ирсэн чинь нөгөө муухай хочтой болсон. Тэгээ тэр хоч нь болохоор нөгөө жин ихтэй учраас тэр үед намаа ер нь жоохон жин ихтэй хүүхдүүдийг хүмүүс яг муухайгаар хэлэхэд гахаа гэж дууддаг байсан пик гэд. Тэр үед күүнжээ гарч исэн. Хүн болгон үнжээ шиг болгоод үсээ засаал. Тэгэл би бас нөгөө нэг ийм шинжилэлт их өөртөө угаасаа багасаа дуртай байдаг байсан. Нэг удаа ингээд яг иймэрхүү үстэй байж байгаад үсээ ийм болгоод тайруулаад тэгэл би ангитаас амар гоё ингээд очисон чинь манай ангийн нэг хүүхд ваа хин гайрд нь үсээ яг хүүнжээ шиг болгоцсон байж гэж хэлсэн чинь нөгөө талаас манай ангийн тэр надтай ер нь дандаа нэг үзэлцээд байдаг нэг банд байдаг гэсэн юм а. Тэгтээ ер нь бол байнгын намаа ингэж муухай хочилж дууддаг. Тэгээ би тэдний найз нартай нь бол баг уус амар их алдцдаг гэсэн байхгүй. Ингээ бүх амар олон хүмүүстэй хажууд намайг энэ одоо ямар юмны хүүнжээ ээж гэдгийг шал гачин бүдүүн гахаал харагдчих гэж хэлснээс хойш ингээ миний зүрх рүү тэр үг нь ингээ айгүй орцсон заяа. Тэр чинь ингээ жоохон 5 дугаар ангитай байдаг байх чинь ингээл нөгөө хүүхдэд үг гэдэг зүйл чинь нилээ юм хүчтэй ингэж тусч орж ирж байгаа шүү дээ. Тэрнээс хойш ер нь өөрийнхөө яг тэр жин болон өөртөө ер нь жоохон юм сэтгэл дундуур байдаг болсон. Тэгэл ингээл эн тэнд явж байхдаа муухай айцтай байдаг болсон гэх юм уу. Яг зүгээр нэг хүмүүсийн ч юм уу үеийнхээ хүмүүстэй яаж байгаа юм бэ? Эдгээр одоо намайг бүдүүн гэж харж байгаа болов. Эдгээр одоо намайг нөгөө манай ангийн хүмүүстэй хэлдэг шиг гахаа гэж харж байгаа болов. Би яг одоо эсвэл гахаа шаарж байгаа болов. Эсвэл би тийм амар амар жинтэй байхдаа гэд ингээд амар балиар хүний хэлсэн үг ингээ миний өөртөө итгэх итгэлийг ингээ унгаагаад ирж байгаа хгүй. Тэгээ яаж энэ унчихсан байсан
өөртөө итгэлээ ингээд дээшээ болгосон бэ гэсэн чинь манай хамаатны нэг ихч байдаг гэсэн айгүй ад ингээд яг нэлээ ойрхон амьдардаг байсан тул да орж ирээд хүүе миний дүү наа охиноо гэж дууддаг гэсэн юм. Охиноо миний дүү ингээд одоо энэ үе дундаа эмэгтэй хүмүүс чинь ингээд дээшээгээ томроодох тусмаа жоохон жим ингээд барих хэрэгтэй байдгаа гэл ингээд янз янз юм билж байгаа юм л та. Тэгээ яг хүмүүсийн юу гэж хэлэх нь бол хамаагүй. Гэхдээ ингээд жижиг сажиг ч гэсэн өөртөө ингээд анхаарч авахгүй бол муухай те өөртөө итгэх чи итгэлгүй болчихноо. Эсвэл ингээд наам ах чин дараа нь ингээд чи том болоод эргээгээд ингээд алга болгоно гэхээр бүр хэцүү болж магадгүй гэд. Тэгээ манай тэр ихч намайг 5 дугаар ангид байхад дагуулж авч гараад манай Эрдэнтийн нөгөө нэг усан бассейн хангарт спорт тагсалбарын усан бассейн намайг бүртгүүлж ирсэн. Би тэр үед ерөөсөө ямар ч тийм сурах гинэ сэлэх тийм мэдлэг байхгүй усан бассейн гэж байдгийг мэдчихлээсэн болохоос ш нөгөө эмээ өвөө хоёр дээр би бас нэг хэсэг өсчихсэн байхгүй. Тэгээ эмээ дээр очиод охиныг ингээ юунд явуулгасан юм аа. Шинэ ингээд ийм гоё хоббитой болгоод те ийм гоё усан бассейн ингээд явуулгасан юм аа гэд. Би тэндээс айгүй баярлалаа. Ингээд хүүхдүүдээ юмд явъя. Хүүхдүүд нь эсвэл өөрөө санаачлаад юмд явъя гингүү тэрийг нь дэмждэг аав ээж нар ч юм уу эргэн тойрныхан байхад бол үнэхээр их баярлаад байгаа. Зарим нь бол яг нөгөө үн төлбөр идрээсээ болоод хэрэг байгаа ч юм уу. Чи одоо наатангаараа яах гээд байгаа гэдэг азар гэх юм уу. Яг тэр үед бол миний эргэн тойронд одоо манай өвөө эмээ ч юм уу аав ээж ах гis нар ерөөсөө тийм байгаагүй байдгаас ахгүй. Ер нь бол нэлээ ийм чөлөөтэй нээлттэй юм хий юм инги гэдэг юм бол тик гэд ингээд дэмжиж ерөнхийдөө явуулцдаг. За замаа чи өөрөө очиод өөрөө мэд гэд сургалтын төлбөрийг өгчдөг байсан. Энд дээр бас нэг юм хүмүүжлийн юм байгаа юм л да. Надаа ингээд мөнгө өгөнгүүттэй тэр үеийн бас ингээд 40 50 мянга ч юм уу 60 70 мянга ч амар их мөнгө байгаа шүү дээ. Тэрийгэ барьж очиод би илүү дутуу юмд үрээгүй, илүү дутуу одоо Sega тоглоогүй. Яг тэрийгэ ингээд гартаа атгаж барьж явж хагаад усан байсанд бүртгүүлээд тэгээ цагаан орхооны ингээд шинжилгээ өгөө. Тэгээ бүх юм болоод манай ихч намайг зүгээр ингээд нэг юмнаас ингээд атгуулад өгч байгаа байхгүй. Ерөөсөө тэрнээс хойшоо би ингээд байнгын усан сэлээд ингээд явдаг болсон. Анхны миний зорьсон зорилго маань бол турах байсан шүү дээ. Турандаа гэдэг явж агаад усан сэлэх бүр айгүй дуртай болоод нөгөө нэгт амар сайн багштай, хоёрт ингээ үеийн хүүхдүүд байсан, гуравт нөгөө би ганцаархнаа энд бүдүүн гэдэг тийм мэдрэмжийг надад одоо юу гэдгийг тэр спортод бол хинч өгөөгүй. Ягаад гэвэл бүгд л адилхан дээ ингээл ороод нөгөө хувцамцаа тайлж байгаа өөр бусад хүүхдүүдийг харангууд надтай адилхан жинтэй тиймэр хүүхдүүд байсан учраас I belong there гэдэг тийм сэтгэлийн хүч авсан гэх юм уу. Би энд ингээд яваад иж болох маань хинч намайг муугаагаар хэлэхгүй юм байна. Бүгд л адилхан сурах байгаа юм байна. Бүгд л адилхан ингэж байгаа юм байна гэд. Тэгээ тэрийг болохоор нэг 7 хоног илүү 10 хоног явсны дараа яг ихний өдрөөс ингээд хүн амтан намайг энд тэндээс шоолгүй байгаад ирэнгүүт би ингээд амар баярлаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд ёо гэж яах гэж сурваа энэ бүр ямар муухай аалц шиг харагдвасаа. Зэлэг чинь ёо ямар муухай яава. Зүгээр юм хөнгөн зорилго маань миний ингээд жинхэнэ нэг төрлийн хоббиг нээж өгсөн гэх юм уу усан сэлэх. Одоо бол усан сэлдэнүү сэлэн чадахгүй чадна. Нөгөө багадаа ингээд сурцсан юм болохоор те нэг яаж иж агаад осолдохгүйхэн шиг сурцсан юм болохоор би одоос айгүй баярлаад байдаг байхгүй. Тэгээд тэр усан сэлж сурснаасаа хойш яг жим бол баг зэргийн хасагдаад дээрэс нь нөгөө тэнд чинь нөгөө шин техник, шин сэлэл, шин юмнуудыг сурж байгаа болохоор тэр нь нөгөө хүний өөртөө итгэлийг ингээд намайг бага хотол ингээд нилээн ихсгээд ирсэн. Би шин юм сураад байна да, би чадаад байна да гэдэг тэр нь намайг илүү буцаад нэг юм өөртөө итгэлтэй болоход гой санагдаж эхэлсэн. Анги дээр илүү юм ирч хүчтэй болоод усан сэлээд ирэхээр бас ингээд тарих толгой өдөр бас нэлээ юм сэргэг болоод ирж байгаа байхгүй дээ. Хүүт уусанд орно, шин юм сурна, хүүхдүүдтэй юм ярина. Чамайг муулдаг орчинд биш. Чамайг ингээ сайлдаг нэг нэгийгээ дэмждэг. За яваараа гэдэг. Тэгээ багш нь хүртэл за яваараа гэдэг ингээд араас ингээ гоё пуш хийдэг. Тийм орчинд байгаад ирэхээр хүүхэд болно. Одоо хүн өөрийн ирэхгүй ингээд нэг юм тэр хоббиндоо дуртай. Бүр эрүүл харилцаар нэлээ ороод ирд юм билээ. Яаж ч нөгөө Эрдэнэт чинь нэг юм ганцхан спорт ордон байдаг. Тэгээ одоо үеийнх шиг юм янз янзын тал газар те одоо ингээ ганцаараа явж илаа гэхэд таньдаг хүнтэйгээ за таньдагчуд аашаа ядаж ангийнхаа хүүхдтэйгээ таарах нь арай бага ч юм уу те. За тэгээд ингээд бүх юм ингээл happily ever after болж байгаа. Тэгсэн чинь нөгөө намайг гахаа махаа бүдүүн гахаа гэж дууддаг байсан нөгөө хүүхэд маань найзуудаараа ороод ирдэг юм да. Ёо тэгэл ингээл бүр ингээд там зөө бүр гэж байгаа юм шиг. Тэр хүүхдтэй чинь цагаа зөрүүлэх гэж айгүй хэцүү болчих жоохгүй. Ягаад гэвэл бөөнөрөө нэг ингээ хүүхдүүдийг багш нар нь аваад ордог. Ганцаарчлсан гэсэн юм нэг ер нь нэлээд амар ховор байдаг. Хэд найзуудтайгаа нийлээл тэр идэр нь усан сэлж сураал тэгжээснэ намайг дахиад ингээл ялгаагүй. Чи өстө бүдүүн мөдөө жингээ ардаа ээ гэж мэгээд ер нь амар шоолоо. Яаж зүгээр ах та би чинь бас айгүй шартай юм болохоор араас нь очноо. Усанд зодтолтноо. Усан дотор. Нөгөө яжитл
Тэр гурваараа нэлдэг өстэй. Шарандаа штэ энэ муу наваа дахиж юм хэлэх юм бол гээд үл байсан ч давхар өмд өмсөж байгаад би 3 бандтай нэгэн зэрэг жирлцдэг гэсэн зэ. Сүүлдээ ингээ намайг усан сэлдэг, хурдан гүйдэг, хурдан хөдөлгөөнтэй болохоор усны хөр гэж нэрлэлцэн заяа. Тэр бүр үнэн овшийн санагдаж. Нөгөө яг тэр үед Мадагаскар амир од олж ирсэн байхгүй. Мадагаскарын Glory лөө хипхоп байдаг штэ. Тэрийг гээд намайг зөө яжитал махта, яжитал хурдан тэгээд нэг юм жоохон юм cute тэр царайтай болохоор тэгээ усанд яжитал нөгөө нэг жирлцээд нөгөөдгөө цохиж зодын энтер гээ нэг ууранда хөдөлгөөн ингээ амар удаан ингээд ч юм уу ингээ хөлөөрөө хөшөглөнгүүд ерөөсөө тийм юу байдаггүй хурд байхгүй ингээ бүх юм ингээ удаашигчдаг штэ усанд ингээд. За тэгээд ер нь бол яг нэг хоббигоо сурсан байдгийн тэр нь болохоор усан зэлэгт. Одоо бодоод тахаар яг нэг бодлын жин хасгаж явж байгаа ч гэсэн зөрүүлээд өөртөө амар том хөрөнгө оруулалт хийсэн байгаа даа те. Ингээд бас сэлж сурна гэдэг чинь бас том давуу тал гэдгийг би одоо ойлгож байгаа хөө. Одоо тэгэл энд тэн ингээд сэлж чадахгүй уснаас айдаг энтер гэдэгэнгүүд яг ус гал хоёроос бол мэдээж айж явах хэрэгтэй. Гэтэ нөгөө талаас бол сэлж сурсан байна гэдэг бол миний хувьд бол нэлээд юм том давуу тал болчихж байгаа байхгүй юу. За тэгээд бэжснаа усан сэлэлтэй болсон. Би дахиад шинэ юм try хийж үзмээр санагдаад яагаад гэвэл нөгөө нэг шинэ юм туршиж үзээд тэндээсээ гоё өөртөө итгэл гоё энержиг авсан байгаад байгаа болохоор би өөрийгөө дахиад нэг өөр юм цорё гэж бодсон. Тэр нь бол цэнгэнт бүжиг байсан, спорт бүжиг байсан. Тэр үедээс мэрэлгэл байсан. Намайг жинхэнэ ингэснэстэй тултлан турааж чадсан зүйл бол спорт бүжиг. Спорт бүжгийн хичээлээсэн. Тэгээ би ерөөсөө бас спорт бүжиг гэж мэдгүй зүгээр л багасаа бүжиглэх дуртай нөгөө нэг цэцэрлэгтэй цэнгэнт бүжинд явдаг байсан байхгүй юу. Бүжгийн эвсэлтэйсэн. Тэр 14 дэх сургуулийн багшийн оддын гэл баг гэд хамтлагт ороод тэмцээнд бэлж байгангууд нь окей давай гэд. Тэгээ би эндээс нэг зүйл харсан. Би айгүй зөрөгтэй байсан юм билээ. Тэгэхээр бүгдээрээ ч гэсэн одоо ер нь шинэ юм try хийгээд шинэ хобби хийхдээ зөрөгтэй хэрэгтэй. Хамгийн гол нь зөрөгтэй байна гэдэг нь нөгөө найзаагаа дагуулад ингээд хоёулаа хамт явъя гэх гээд байгаа даа биш. Чи өөрөө хийж үзэх зөрөгтэй байх хэрэгтэй. Шинэ юм сурах зөрөгтэй байх хэрэгтэй. Гэдгийг би ер нь бол өөрийнхөө одоо тэр өмнө нь try хийж үзсэн юмнуудаасаа их сурсан байгаа даахгүй. Тэгээ одоо болохоор шинэ юм try хий ингээд хийгэнгүүт вада хий гэдэг яг тийм юм гоё зуршил дадал зуршлыг сураад өчгсөн. За одооний хүүхдүүд бол гайгүй ижиж магадгүй заяа. Юу гэдэг нөгөө нэг зарим эмэгтэйчүүд чи яг ингээд хоёроороо ч юм уу хандаа юм хийх гэж явах гээд хүмүүс байдаг байхгүй. Тэгээд нэг хань нь алга болчгоор тэрийг зогсоогчих гээд байдаг. Ер нь бол зөндөө олон кейсүүд байгаа штэ. Тийм учраас үнэхээр сурээ, үнэхээр өсөн дэвжээ, үнэхээр нэг гоё тэгээ өөртөө хэрэгтэй хөрөнгө оруулалт хийя гэвэл хэцүү байсан ч хамаагүй эвгүй мэдэрсэн ч хамаагүй ганцаараа эхлээд нэг 2-3 оролтоо хийгээд үзчих. Яагаад гэвэл тэндээс чи яг жинхнээсээ бие даах чадвар чинь гарч ирдэг байхгүй. Ганцаараа би болоод байна. Ганцаараа олны дунд ороод хин нэгэнтэй найз болж би чадаад байна. Хүнтэй юм ярьж болоод байна нэг юм ганцаараа бүхээд тахгүй те. Яриул ярьцдаг бай. Те танилцуул танилцдаг бай. Хийвэл хийчдэг бай. Дээрээс нөгөө нэг багш нартайгаа айгуу сайн ингээд ойлголцох хэрэгтэй учраас ярьж сурах л хэрэгтэй. Хамаагүй. Тэгээ цэнгэнт бүжгэн дээр манай тэр нөгөө нэг багш орж ирээд за ингээд бид нар ингээд юунд бэлдэж байна, тэмцээнд бэлдэж байна, танаа ингээс ингээд өстой орох нэг ийм чансаатай юм байна хамаагүй. Бүжиглж чадахгүй ч гэсэн хамаагүй. Баг ингээд чаддаг болгоно. Тэгэл хинч гараа өрөхгүй нөгөө багшаас амир айдаг хүн болгон хинч гараа өрөхгүй байжс чи миний гар өөрөө бүр ингээд гарч ирээ наач те. За гаа эрдэнэ. Окей. Чи оройд хитэн цагт хүрээд ирээ. Тэгээд нээрэнгээс нухуулсан бэ зэ. Бүр ингээд нухуулсан гэдэг нь болохоор бүр бэлтгэл, хөлс, хоол тэр үед жингдэгээс ахгүй. Хүүхдүүдээ ямар нэг юмд явъя бүжиг таанц гэхээр аав ээж нар хичээл нь юу яачин хоцрогдчихно гэд айгүйх тэдгээс ахгүй. Азаараас манайх ерөнхийдөө гайгүй байдаг гэсэн нөгөө би өөрөө дуртай одоо нэг юм ээж авдаа бас баярламаар гэх юм уу дуртай юмдаа явъя ингээд ингэнгүү тик гэд айгүй сайн дэмждэг. Тэрэнд нь би бас айгүйх баярлдаг байсан. Тэрнээс чи стандараа чиний хичээл ам чи ингээд байгаа даа чи бити маялаа энтер гэдэг бас аав ээжтэй тэ тайпны аав ээжтэй байсан бол мань хүн бас ер нь жоохон хэцүү байхгүй. Яаж ээж байгаадаас аав ээжийг нөгөө ятгах тэ би ингээ ярианы хэл урлагтай байх хэрэгтэй. Аав бол угаасаа дургуутчихсэн. Ээж бол нэг жоохон тэ benefit of doubt ингээ ер нь жоохон тиймэрхүү байдаг байхгүй. Тэнгүүт нь тэгэл ээж би ингээд явмаар байна. Жингээ хасан дээрэс нь ингээд юу ац амар гоё бүжиг энтер гингүүд ээж бол угаасаа өөрөө хүсье гэсэн юмд бол нөө гэж хэлдэггүйс учраас явуулаад тэгэл тэнд жинхнээс бүжгийнхаа охтуудтай танилцаал тэ партнертай болоод эрэгтэй үнтэй ингээд хамт нөгөө бүжиглж үзлээд айгуу турсан заяа. Гой палаж өмсөө тайзан дээр ингээд гараад ангууд тэндээсээ бас ингээд айгуу гоё нэг тийм мэдрэмж ирч хүч авдаг. Тэгээ багаараа ингээд хамт олноороо бүжиглээд бид нар чинь дандаа алтын авч явж байсан шүү дээ. Манай одын гэл бачаас нилээ юм алтартай хамтлаг гэдэг байсан. Насандаа гэх юм уу нилээн тэндээсээ гоё ирч хүч аваад тэгээ бүжиглэх хоббидоо болсон байдгийн.
За тэгээ явж ирсэн. Энэ бол бүр гэдэг амар рандом хобби зөө, шинэ хобби. Энэ нь болохоор нэг сакс тоглох. Би энэ сакс бүрийн амар мундаг бичлээ. Би тэгтээ өөрийгөө бол ер нь жоохон гудамжтай сакс чин гэж нэрлээд өгдөө. Шиднөө шидэн, орноо орно. Зөө. Яг хамгаална уу хамгаална. Гүүн үү гүүн. Овоо нөгөө нэг бас хөлөндөө нааша цаашаа ингээ гүйдэг байсан юутай юм болохоор тэнцвэртэй юм болохоор бол дээжгөө. Энийг яадаг байсан бэ гингүүт нөгөө ямар нэгэн болбол юм уу саксны тэр үед одоо нөгөө секц дугуулсан бол байдаггүйсэн ахгүй Эрдэнэтэд. Тэг би өөрөө хайгаад ч байдаггүйсэн. Тэгээд ямар сандаа за найзуудтайгаа гадаа гоё тоглоё гэжсэн шууд саксан бөмбөг худалдаж аваад тэг эмгтэй найзуудаараа тоглож гэж байгаа хгүй. Тэг эмгтэй найзруу тоглосон чинь яг нэг азтай юм нь болохоор манай дунд яг юм шигшээгийн нэг охин байдаг байсан. Тэр бол бүр үнэхээр мундаг тоглож. Тэрийг яаж шидэж яаж гүйж яаж хамгаалж гэдгийг ингээд ер нь бол ингээд зах зохгүй ингээд жижигэн хараад эхэлсэн. Байрны охтуудаараа нийлээл өөр байрны хүүхдүүд одоо ингээд дандаа эргэжтэйчүүдтэй ингээд тоглон заяо. Тэгээд бас амар юм тоф юм аа бид нар чинь. Заримдаа ингээд нөө шийдний бараг атмаанууд ихээр заяо. Тэгээ хоорондоос ингээд ганц хоёр удаа болохгүй юм бахан бол муудалсан. Тэгтээ тэгэл бүгд бол хүүхэд насны байгаа штэ. 100 орой олон гарч сакс тоглодог. Бараг шөнийн 12-т л аав ээж нар юу игээд байгаа юм гэхэд саксны талбай дээр л байж лээд гэсэн. Ингээд миний дараагийн хобби орж ирж байгаа заяо. Тэгээ одоо бас ингээд нөгөө нэг жижиг сажиг сакс ч юм уу волейбол эдэр тоглохдоо нэг бас бөмбөгтэй харьцаа сурчих нь гэдэг чинь нэлээд том давуу тал болчт юм билээ. Нөгөө бөмбөг ирэнгүүт ингээд нөгөө айгаад авахгүй би зогсчгуудаа яах вэ гэж айгаад авах юм байхгүй. Нөгөө бөмбөгтэй бас харьцаж сураад арга ивийг ингээд олчж гинэ гэдэг чинь айгүй том нэг тийм юу болчихж байгаа байхгүй юу. Өөртөө хийсэн те азар бас яаж нөгөө салгалж явж ослтолгүйхэн шиг сурцсан. Тэгэхээр энэ эдигээ ингээд сурсан байгаа. Я саксыг бол найзуудтайгаа хамт байж байгаа сурсан. Сакс спорт иймэрхүү одоо юу гэдэг гүүж мүдэг төрлийн спортуудыг ганцаараа биш олноороо бас ингээд сурчих нь илүү нөгөө би юм сураад байна гэд тэ нэг юм хичээл сураад байгаа шиг тийм биш нэг хөнгөхнөр ингээ баяр баясгалтай тоглоод инээлдээ сурчхаар бас их зүгээр эд юм бэлээ. Өмнө нь бол ингээ дандаа бүжиг ч юм уу тэ усан сэлэх ингээ дада иймэрхүү байгаад байхгүй. Тэгээ дараагийнх нь болохоор одоо хэл сурах айгуу туртай болдог болсон. Турк сургуульд ороод турк багш байдаг байсан байхгүй. Тэгээ манай турк багш чинь хичээлүүдээ айгуу сайн заадаг, дунд нь шалгалт авдаг. Би бол энийг бүхэл бараг ихэнх бичлэгэн дээрээ хийсэндээ англи хэлээс илүү турк хэлэндээ илүү дуртай, хайртай, айгуу сайн хийдэг байсан. Ээж аав хоёр анханасаа намайг мат руу оруулна, маттай сур гэдээ агаад өгөөж угаасаа мат эдэртэй амар сайн. Тэнгүүт нь би үгүй би хэл рүү орно гэхэд намайг оруулахгүй байж байгаад ер нь бол мат руу бол хүрээлэгцээ хоёр ахгүй юу. Хүн бас тэ сурхамаа сурдаг юм бэлээ. Тэгээ матын ангид байж байгаа. Тэгээ мон турк руу шилжээ. Тэгээ тэндээсээ би яг хэл сурч эхэлж байгаа ахгүй юу. Турк хэл сурахад бол үнэхээр гоё идэвс. Тэр үедээ л бас нилээ миний турк хэлч амар дэжгүй гайгүй турк руу явцсан дуу муу дуулаад дуу муугаараас турк хэл амар сайн сураад яг тиймэрхүү байсан. Тэгээ тэрний дараа Америк дээрээд англи хэлээ сураад хэл сурахад яагаад илүү гоё байсан бэ? Тэр гоё нөгөө нэг те спортоос илүү бас нэг гоё мэдрэмжийг яаж авсан бэ гэх юм бол нөгөө хэл сураад зөвхөн өөрийнхөө улсын хүмүүстэй бусад улсын хүмүүстэй нэгт харилцаад байгаагаар хоёрт ингээд соёлын сураад байгаа нь надад юм magical гэх юм уу? Ийм ид шидийн юм шиг мэдрэмж төрүүлжсэн байхгүй хэл сурахаар. Өмнө нь бол нь штэ тэр хүмүүстэй ингээд юу ч яриад гэд ингээд юм дохой зангаар яриад идэг. Тэгснэ хэдхэн жилийн дараа яг тэр хэлээр нь яриад хоолыг нэдээд кофег нь уугаад улс руу ингээд аялаад хамгийн гоё юм нь миний өөдөөс шал өөр царайтай амар том бүлтгэрнүүдтэй том хамартай юм гадаад хүн яриад тэр хүн миний өөдөөс юу яриад байгааг нь ойлгоод байна да би ойлгочлаасаа ингээд хэлчлээ гэдэг тэр мэдрэмж бүр ингээд үнэхээр гоё юмсан заяо. Зүрөөд би тэр хүнтэй ингээд өөр хэлээр бүртээ их хэл монгол хэлээсээ өөр хэлээр яриад байгаар яг тэр мэдрэмж бол бүр holy shit I'm doing this I'm making this гэдэг ийм гоё мэдрэмжээс ахгүй. Гоё өөр шинэ хэл сурчлаа. Дээрээс нь бүгдээрээ те олны хийгээд идэг сакс болболын сурцсан, усан зилээд сурцсан. За тэгээ дээрээс нөгөө хөөрхөн бүжиглээд сурчсан. Тал талын юмыг ингээд чаддаг. Яг иймэрхүү interestтэй шинэ ингээд ийм гоё хоббинуудтай болоод ирэхээр хувь хүн надад гай эрдэнэ гэдэг хүнд биш те. Маш олон тал руу ингэж expand хийж одоо түүх гэж хэлэх юм байна те. Ингээд томрох надад айгүй гой боломжууд орж иж байгаа хгүй. Зөвхөн энэ зүйлүүдийг сурснаасаа болоод бүгд яг гэртээ ч юм уу те ямар нэгэн одоо видео эдит хийх ч юм уу эсвэл зураг мураг гой мой пост
пост биш эдитлдэг тиймэрхүү юм гой бас авьяас байж болно штэ. Тэгээ нүрээ гой буддаг ч юм уу те. Тэгэхээр хажуугаар нь заавал түүнийгээ дэмжсэн ямар нэгэн зүйл сурах нь их зүгээр юм билэ. Хэрвээ би хилээ сураагүй зөвхөн волейбол тоглодог ч юм уу эсвэл сакс одоо сэлдэг ч юм уу те иймэрхүү хоббитой байлаа гэхэд яг нэг тийм дөрвөлжин хэсэгтэй л би байна л гэсэн үг байхгүй ойлгож байна штэ. Тэнгүүд энийгээ би нэмэлтээр тэр үедээ бол мэдэхгүй штэ те. Хэл сурах нь одоо намайг ингээ цаашаага илүү төгөхөд хүргэнэ ч гэдэг юм уу. Тэрийг бол үнэхээр мэдэхгүй штэ. Тэгэхээр англиэн дээр бас guys та нар ингээд сурах гад жоохон зүрх чинь хүрхгүй иймэрхүү байгаад байвал зүгээр ихний хэдэн үедээ юм сурахгүй ингээд regardless of the output заяа. Энэ нь болохоор бүр ингээд үр дүн ямар ч хамаагүй. Гэтэ зүгээр try хийгээд эхний 7 хоног зүгээр яваад үз, 2-7 хоног яваад үз. Тэгээд өөртөө гарах тэр өөрчлөлт дараа нэг юм жижиг үгээ санаа дайндаа чадаа дайндаа гэдэг яг тэр гоё юм гээд мэдрэмжийг авчих юм бол тэр угаасаа ингээд донтуулахаар мэдрэмж ахгүй юу. Үнэхээр гоё мэдрэмж. Өөрийнхөө одоо ямар нэгэн байгаа авьяас хоббин дээр нэмэлтээр яг эндээс юу support хийх билээ гэдэг яг гоё тэр шинэ хоббигоо ингээд нээчих заяа. Би болохоор энэ жил бол миний өөртөө тавьсан зорилго болохоор тал руугаа ингээд хөгжүүлэе гээд Америкт хахад бас яг гоо ингээд сакс тоглолдог бас тэндээд ингээд монголчуудтайгаа ер нь бол хөөрхөн коннект хийж чадсан, холбогдож чадсан. Гэхдээ одоо бол миний шинэ сурах байгаа хобби болохоор нэг солонгос хэл сурах байгаа. Тэгээ солонгос хэл сураад тэгээ бас хажуугаар нэг golfing course-нд явъя гэж бас нэлээд олон сүүлийн бараг 2 жил шахуу бодож байна. Тэгээ ганцаараа бас тэр golf-оо тэгээ батчих нү гэд өөрөө try хийж үзлээ гэсэн чинь ингээ хамгийн сүүлд нь эрхийн урууга гимтээгээд таарсан айгүй хэцүү. Тэгэхээр яг иймэрхүү спорт эдрийг бол нэлээд ийм одоо high class тэ анханасаа сурчвал бас техниктэй зөв сурчвал болчих гээд байгаа байхгүй юу. Одоо сэлтийг би өөрөө сурах гад тэ очсон бол бас живх гэдэг ч юм уу тэ тиймэрхүү асуудал байгаа учраас яг иймэрхүү спортуудыг бас болгоомжтой нөгөө багш нартайгаа эхэлсэн айгу зөв байд юм бэлээ. Гольф бидрээ бүгднийг нь асуусан маргаашнаас тэгээд ингээд явж эхлэх гээд бүх schedule цагийн хувааруудаа гаргасан байгаа. Тэгээд солонгос руу бас нэг ойрд хит яваад байгаа маа. Тэгээд тийшээгээ бас нэг харсан ганц хоёр одоо юу гэдэг л нэг алсын хараа байгаа учраас солонгос хэлийг угаасаа л K-drama үздэг угаасаа л тэгээд солонгос гэдэг бас л дэлхийд нэлээд амар танигдсан мундаг ус болчиход штэ. Тийм учраас бол сурыг гэж бодсон. Тэгээд яг юг хятад хэлийг бас бодож исэн. Уг нь ингээд одоо англи хэлтэй, монгол хэлтэй би ч уг нь бас турк хэлтэй хүн шүү дээ. Одоо турк хэлээ сэргийх хэрэгтэй байна. Ашиглахдахгүй байгаад ахаар бас эн чинь ингээд алга болчдөг юм байна. Тэгэхээр турк хэлээ сэргээчүүлж яг нэлээд дэжгүй байна. Ягаад гольф сурах байгаа вэ гэнгүүт нэгт бол өөрөө дуртай байгаа штэ. Одоо interestтэй байгаа. Хоёрт болохоор энэ тэндгүү нэлээд амар сайн connect хийдэг спорт ялчгүй бас гольф болчиход байгаа хгүй. Гэтэ хэр баргийн ингээд дуртай хүн болгон коннект хийдэг спорт биш. Чикагод хуулийн фирмд ажилладаг байхад манай хуульчнаар тэгээ дээрэс нь манай тэр захирал мах лидер чинь бүгд ингээд гольф тоглоно гэд бүүнөр явчихдаг байхгүй. Тэгээ нөө тэр дунд ингээд бас би гольф тоглож чадах гэдэг байвал бас надад нэлээд амар том боломж гарч ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь тэн дээр нөгөө нэг хүмүүс мэддэг болчихноо л гэсэн үг байхгүй юу. Тэ. Яа нэг тиймэрхүү юмнууд байна. Тэгэхээр guys шинэ хоббитой болно гэдг нь айдас биш. Чи чамайг ингээд шинээр бас ингээд төрүүлж байгаа тий. Шинэ дараагийнхаа шинэ хувилбар биш сайжруулсан хувилбар гэж хэлмээр. Гэтэ та хэд ер нь бол юу гэж ойлгох нь өөртөө дураараа л өөрийнхөө шинэ хувилбар гинүү, өөрийнхөө сайжруулсан хувилбар гинүү тий. Би болохоор өөрийнхөө сайжруулсан хувилбар л гэж ерөнхийдөө өөртөө бол хэлээд байгаа. Ягаад гэвэл одоо байгаа миний хувилбар бол нэг тийм it's not that bad. Буруу биш. Заримдаа нэг юм жоохон тиймэрхүү үе байдаг шүү дээ. Тиймэрхүү үед бол тэгээд бол шинэ хувилбар гэх ийм юм болгох байх. Шинэ гэдэг нь бол бүр ингээд төсөөрсөн шал өөр хүн болчиход байгаа байхгүй тий. Сайжруулсан хувилбар гэж би одоогоор бол өөртөө ярьж байгаа. Тэгэхээр манай үзэгчид маань юу гэж хэлэх нь бол мэдээж та хэдийн маань асуудал байж хайлайт зураагүй шүү дээ. Уг нэг хүмүүс ч нөгөө бичлэг хийхдээ тэгээ ус мүсээ гоё янзалчаад нүүр амаа гоё будчаад бичлэгээ хийдэг штеп. Би тэгсэн чинь яг зүгээр хийж явахдаа зүгээр бүгд. Одоо тэгээс нэмэлтээр ганц хоёр юм хийнэ гэж бодоод байна. Яа тэгээд одоо энэ хүмсгнийхоо энэ хэсгийг бас ойлгочулвал болохгүй л байна. Яа тийм байна. Тэгэхээр та хэд маань бити айгаараа дахиад өөрийгөө нэй сорий гэж бодох юм бол яг тийм гоё шинэ хоббинуудтай болоод түүнийг хийж эхэлсэн дээр юм байна. Just do it гэдэг шиг нэг сайхан үг биш үү те. Их юм бодохгүйгээр зүгээр л хийгээд эхэлчих. Хитрхи заримдаа олон юм бодоод overthink хийгээд байх тусмаа бас эхлэхгүй үе байгаад байдаг. Өөртөө хэцүү болоод байдаг. Гэтэ энэ бүр мангар амархантай ингээд тархин дотор л менеж зовоод байдаг болохоос чи зүгээр л get the fuck out. Гэрээсээ гар зүгээр тэр газарт нь оч. That's it. Тэгэл болоо байгаа байхгүй. Бүр амар амархан. Тэгээ бас нэр нэг юм. Ийм юм явж эхлэж байгаа бол болж өгвөл гэртээгээ ойрхон газар байх юм бол та хэдэд бас илүү зүгээр шүү. Жохон хол газар болчоор үнэхээр нөгөө нэг заримдаа гармааргүй, хиймээргүй тэр нөгөө хэцүү өдрүүдийг ингээд тэг бүр улам хэцүү болгоод идэв байхгүй. Би одоо нөгөө жимдээ өнөө өглөө олстой өөрийгөө бараг үстэж, өөрийгөө чирж бараг
Ингэжээж баг өнөөдөр очиод бэлтгэлээ хийж дуусаад би өөртөө бүр амар баярлсан. Өөртөө бүр үнэхээр таларсан юу. You made it, you чи дээрэд ингээд амар их бахархаж ийн энэ төргээд тэгээд хүй яаж энэ тако бүр амар том болоод байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө дахиад ой юу вэ? Are we good? Okay. Yeah guys, тиймэрхүү байна. Тэгэхээр шинэ хоббитой болж хамгийн гол нь нөгөө glow up гэдэг дээр бас бүгдээрээ сайн бодох хэрэгтэй те. Өөртөө итгэж өөрийгөө улам илүү гоёор мэдрэхийн тулд конференс итгэлийг ингэж гоё дээшээгээ болгоод илүү их гоё зүйл хийж хөгжихийн төлөө хичээцгээе. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн гээд комент хэсэг дээрээ бүгдээрээ гоё спортын ямар нэгэн эможинууд үлдээцгээгээрээ. Тэгээд би бол бүх комментээ шалгадаг гэдгийг та хэд маань мэдж байгаа. Өмнөх яг 1 2 3 дугаар хуврал эдэр дээр ер нь бол хүн болгон өөрөө өөртөө сонирхлоороо бичлэгүүдээ үзэж байгаагаас ойлгож байгаа. Хэдэн хүн үзсэн надад огт хамаагүй, үзэлт бага байна уу, их байна уу, огт хамаагүй. Яг энэ бичлэгийг зорж орж ирээд үзээд бас ямар нэгэн байдлаар та хэдэд маань тус хүргэж агаад би бас маш их баяртай байна. Бүх комментуудаа уншиж байгаа. Араас чинь ингээд жоох ингээд яслаад ч юм уу пуш хийгээд тэр гоё спаркийг өгч чадчихагаад л одоо энэ series-ийг хийсэн зорилго маань оршиж байгаа. Тэгээд RDNGG YouTube channel-ыг сүүлийн 7 жил үзэж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа гоё бичлэгээрээ уулзлаа. Bye! Амжилт!